Бүгд найрамдах Хятад ард улсын Хайнан мужийн Бао хотноо болж байгаа Азийн төлөөх Баогийн чуулга уулзалтанд оролцож байгаа улсын хурлын дарга инх бол тэргүүтээ Монголын парламентын төлөөлөгчид бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпинтэй уулзлаа. Уулзалтын үеэр улсын хурлын дарга инх бол ноён Си Цзиньпинд бүгд найрамдах Хятад ард улсын даргаар сонгогдсонд баяр хүргээд Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ бодит агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Монголын тал хоёр улсын хоорондын дээд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн гол салбарууд дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол-Хятад Орос гурван улсыг холбосон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байдгаа илэрхийлсэн. Монгол улсын далаад гарах гарцыг нэмэгдүүлэх, 3 дахь оронд бараа бүтээгдэхүүний экспортлох, транзит тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд Хятадын тал нааштай хандаж байгаад мөн талархаж байгаа барьцаа. Түүнчлэн улсын хурлын дарга Монголын газар зүйн байрлал нь Евразийн эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг өрсөлдөх чадвар сайтай, үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа. Үүнтэй холбогдуулан манай хоёр хөрш Орсын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсын хооронд барих, газрын тос, байгалийн хий цахилгаан дамжуулах шугамын төслүүд зэрэг хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа төслүүдэд Монгол улс оролцох сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин Монголтой харилцах харилцаанд урдын адил өндөр ач холбогдол өгөхөө илэрхийлээд хоёр талын стратегийн итгэлцлийг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа мэдгдсэн. Мөн энэ уулзалтын дараагаар улсын хурлын дарга инх болд Hongkong-ийн Phoenix Хятадын төв төлөөд CCTV 2-т ярилцлага өгсөн. Телевизийн сэтгүүлчид манай улсын хөрш орнуудтайгаа харилцаа, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, парламентын тэргүүний Америк нэгдсэн улс, Канадад хийсэн айлчлал, улсын хурлын сонгуулийн систем зэргийг сонирхож байлаа.